найзыг болохоор нөгөө шарваа гэдэг. Бүтэн нэрийг Улаанаа гэдэг. Ямар кино тоглолоо? нөгөө Чингисийн хүүхдүүд. IC-сегмент сайт Social ID болонгийнхаа сар шинийн тусгай дугаарт Чингисийн хүүхдүүд киноны Улаанагийн дүр тоглож 2017 онд Монгол улсын шилдэг хүүхэд болсон Шарав Доржийг онцоллоо. За тэрээр манай нэвтрүүлэгт оролцохоор Архангай аймгаас ээжийнхэн хамт Улаанбаатар хотыг зорж ирээд байгаа юм а. За намайг Шарав Дорж гэдэг. Би 9 настай. Ам бол Тавуулаа амьдардаг. Архангай аймгийн 5 дугаар сургуулийн 4-ийн Б ангид сурдаг. Надын газар жоохноос олох бол улаан байсан. Нэг алин шиг улаан газартай гээл. Би Чингисийн хүүхдүүд кинонд 4 настайдаа Улаанаа гэдэг дүр тоглосон. Би болохоор модмор унжсэн, манай ах болохоор жинхэнээр унжсэн. Кинон тоглоход хэцүү ерөөсөө байгаагүй. Сайд намайг дээшээ өргөөд унсчихсан тэр л их тод санагддаг. Киногоо одоо телевизээр үзэхээр ямар санагддаг вэ? Гоё сан. Тэгэл ийм жоохон байхад гоё хэвчээ. Намайг ингээл аймаг дээгүүр явжсэн. Энэ хүүхэд кинонд тоглож исэн гэж тэгэл хүмүүс өхөрчсөн. Манай хөдөө амьдардаг аав хоёр малдан. Тэгээ бид нар их агаа бид гурав хингтэй хичээлтэй явцдаг. Амралтаараа тэгэл намар тэгэл хонд явна, нөхрөө авчирна, адундаа явна, наадунд явна. Манай авийг сумын алдарт уяаж Дамби гэдэг. Би хурдмаар ондог. Тэгээд аймгийнхаа наадам болгонд уралдаг. 2, 3, 4, 5 дөрвөлжсэн. Морин хас гадна гээд гэрээхэн даалгар малгарыг зураг зургалтай. Би том болоод жүжигчин болохыг хүсдэг. Манай агаа хамгийн түрүүнд надад аян төчийн нэвтрүүлэгт явах юм биш үү гэд тэгжсэн. Тэгээ би ээжтэйгээ Архангай аймгаас нэвтрүүлэгт орох гээд ирсэн. Улаанбаатар хотод ирэхэд гоё. Тэгтээ нэг л муугай. Төгжрөх намайг үзэж байгаа монголчуудаа сар шинийн минь дэвшүүлье. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрээ.